За сайн байцгаана уу? Манай Монголын аял жуулчлал амай гэдэг төслийг дагдаг бүх хүмүүстээ сайхан сайхан өдрийн мэндийг хүргье. За манай төслийн гол зорилго нь бол Монголын аял жуулчлалыг судлах, Монголын аял жуулчлал шаардлагатай мэдээллийг хүмүүст хүргэх байгаа. За тэгээд өнөөдөр бид нэр хотоос гараад хоошоо Санзаан тэнд байдаг Ойн булаг гэдэг амралтын газар руу явж байна. За энэ амралтын газар нь хуучин бүгд найрамд Монгол ард улсууд байгуулагдсан. Яам билүү тийм газрын амралт байгаа. Гэтэ одоо л орчин үеийн болсон байх гэж бодож байна. За тэгээд яагаад иш явж байгаа гэхээр хотод утаатай агаар байхгүй, хүүхдүүд бас өвдөд байгаа учраас аль болох агаарт байхыг хүсэж байгаа. Тэгээд сошиалын олон сувгуудаар хүмүүс ч гэсэн хаана гоё амралтын газрууд байна, юу вэ гэдгийг судалж байгаа болохоор одоо энэ гэр бүлэрээ өвөл амрахад зориулагдсан ямар амралтын газар, гэр бүлийн сувлийн газрууд байгаа талаар мэдээлэл зөвлөхөөр энэ сурлуулаа ингээ эхлүүлж байна. Хотод сая амар утаатай агааргүй байсан. Тэгээ хоошоо нэг 10 км машин барихад л одоо ийм сайхан цэлмэг тэнгэртэй бага өчл төрөгчтэй л байна да. За Ойн булаг амралт руу ингээд эргэлээ. За Ойн булаг гэдэг амралтын газар руу ирж байна. Цогийн газартай юм шиг байна. Тэгээд үндсэн байрны юм байна. Бүгдийн тоглоомын талбай, сагсны талбай. Тэгээд Монгол гэрүүд бас энэ ч юм байна. За амралтын газар руу орж ирж байна. За reception. Сайн байна. Амаа гэд нэр дээр өрөө байна. Энэ танаа бусад өрөөнд дэш бас үзүүлчих болох уу? Болно. За наалын. За бид амрахтаа бол заавал өөрсдийнхээ гудасаа авч явдаг. Ягаад бол ихэнх амралтын газруудад гуц нь бол нэг юу биш, эсхий биш. Паллоны гуц байдаг. Тэгээд дээрэс нь амралтын газрын усыг барахгүй хүний ор унжлын даавар хэрэглэхгүй гэдэг өөрийнхөө ингэ даавтайгаа явд юм аа. Тэгээд хаач утсан бид нар энийгээ дэвсэл. Тэгээд явахтаа энийгээ хурааж авч яваад ингээд хамардаг. За энэ бичлэгийн гол зорилго бол ердөө амарт болгоны өрөөнүүдийг танилцуулахыг зорж байгаа. Хүмүүс амрахтаа ямар өрөөнд ямар сонголтууд байд юм бэ гэд. За энэ болохоор бас 2 өний наалтай байгаа юм байна. За энэ бол жирийн өрөөнүүд юм байна. Дотроо наалгүй. Нийтийн наал гэдэг. Энэ наал нэрхтээ наал нь. Холон дарахтаа явж байна. Ойн булаг.
За бид гэр бүлээрээ ингээд салхинд гарах гээд Ойн болог гэдэг амралтын газар ирсэн байна. За өдрийн хоол нь бол ерөнхийдөө Монгол хаалтай ийм газар байна. Тэгээ хамгийн гол зүйл нь бол одоо хотын утаанаас ухтаагаад ингээд ийм сайхан агаартай газар ирсэн байна. Ингээд үстэй. Бистгийн хүүд үстэй. Ийм сайхан байна да. За амрагчид ингээд бас гэр хоногоор авч болд юм байна. Тэс нэг гэрийг нас үзүүлээ. Энэ үйл зөнгөө ажилтдаг болохоор үйлчс бас гэр турист юм байна. За ийм гэр нэ галаа төлөөд өөртөө байрлаж болд юм байна. Яг хажуудаа ийм сайхан аймат болохоор агаар хэрэгтэй хүмүүст бол ингээ агаар алхахад их сайхан байна. За орой хоолнд сүдэ цай тэгээд спагетти ирж байна. Хоол бол ихтэй ажигүйч ирэн. Яг амралтын газруудын хоол байна. Өглөөний цайнд бантан, сүдэ цай, борцог их гомдтой өглөөний цайтай юм билээ. За ингээд хотын утаанаас ухтаагаад хойно санзаад байдаг Ойн болог гэдэг амралтын газар 2 хонлоо. За хоол унд бол яг жирийн байдаг л хоолын ундтай байна. За өрөө бол гоё таглаг гоё өрөө байна. За өчигдөр шөнө хасах 38. За энэ цусны дарга хасах 40 мөч болсон баг. Өөрөө бол жоохон сэрүүхэн байлаа. Ерөнхийдөө бол их зүгээр амралт юм байна. Гэхдээ энэ амралт бол тийм гэр бүлийн амралт гэхээс илүү янз бүрийн одоо албан байгууллагууд нэрээс амардаг учраас бас тэрийг бас анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ амралтыг бол зөвлөнө гоё газар байна. Хамгийн гол нь яг ойн дунд хоош нь уул руу алхаад ойн дунд алхаж болдог. Тэрүүгээр их таалагдлаа.